Улсын хэмжээнд 2024 он байдлаар 22 мянган ямаа тоологдсноос 2025 оны хавар 8500-аас 9000 тонн ноолуур авах тооцоолол байна. Ноос ноолуурын холбооноос мэдээлж буйгаар одоогийн байдлаар 1600 тонн ноолуурыг малчидаас самнаж тушаасан байгаажээ. Манай улс 2004 оноос хойш нийт ноолуурынхаа 50%-ийг угааж хятад улс руу гаргадаг байсан бол 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс зөвхөн самнсан ноолуур экспортод гаргах шийдвэр гарсан байна. Энэ талаар ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Алтан Цэцэг ярихдаа засгийн газраас ноос ноолуурын салбарт 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгосны үр дүнд 13 мянган тонн самнсан ноолуур гаргах хүчин чадалтай 50 гаруй үйлдвэр Монголд бий болсон. Эдгээр үйлдвэрүүд 4400 орчим хүнийг ажлын байраар хангаж ноос ноолуурын салбарын экспортын орлого 600-аас 700 тэрбумаар нэмэгдэх боломж бий болоод байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улс Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж буй тарифын дайнтай холбоотой Монгол улсын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын иргэдч хандаж эхлэх байна гэсэн. Манайх одоо Хинтээ Сүхбаатар зүүн зүгийн аймагуудаас ноолуур аваад ялгалт хийж байна. Малчтын гараас яг бэлтгэн нийлүүлэлтээ бид нар хийдэг. За саянаас бол яг энэ жилийн ажил бол яг 4 сарын 1-ээс бид нар эхэллээ ажиллаа. Өдөр болгон бол нэг 2 тонн хэрэг ноолуур ялгаж авдаг. Барайхаа цэгт төлөвлөж өгөхөөр. Одоо 52 хүнтэй ажилладаг. Нийт хүмүүс 52 хүний ажлын байраар хангасан. 52 хүн бол бүрэлдэхүүнтэй ажиллаж байна да. Манайх одоо ялгаад угаагаас самнаад бэлэн бүтээгдэхүүнээ пресслээд Итали улс руу гаргадаг. Энэ орон нутгаас бид нар одоо малчтын гараас авж байгаа ноолуур. Энэ ноолуурыг манай өөрийн бэлтгэн нийлүүлэгчид болохоор энэ малчтаа ихэд энэ оноо юугээ шуудаага тараачиж байгаа. Энэ шуудааны ач холбогдол нь юу гэхээр одоо манай малчт чинь одоо нөгөө хятадаас ирдэг юм гурилын шуудааг. Тэрнээс яваа тэр нь орон манай дээр ихээр задрагдаад тэрнийхэн поли утас нь манай ноолуурд одоо ороод самнагдаад гарах юм бол одоо хамгийн эцсийн бүтээгдэхүүнд хамгийн чанараар муугаар нөлөөлдөг байхгүй. Тийм учраас бид нар яг нь малчтаа даваад ийм ноолуур ийм шуудааг гадаас шуудаага хүлээлгэж өгөөд энэ дээр ноолуураа бид бэлтгэж авчираад одоо яг нь бүгдүүдээ ялгагч нартай өгч ингээд ноолуураа ялгуулж авч байна. Хамбог гişмэр компани бол энэ түүхийг бэлтгэдэг уламжлалт одоо тогтсон загвар тийм одоо сүлжээ гэх юм уу тийм юм та тэрнийхээ дагуу биднес бэлтгэж байгаа. Ер нь бол ихэнх аймагт манай хуралдааны төлөөлөгч бэлтгэн нийлүүлэгчд байгаа. Тэрнийхээ дагуу бэлтгэж байгаа. Ер нь бол яг малчтын хоршоодыг дэмжих хүрээнд ер нь бол малчд хоршоонд өгөөд хоршоонд үндэсний үйлдвэрлэлүүдэд ноолуур өгөх юм зарчмаар явж байгаа. За тийм утгаараа бол манайх бол нөгөө баталгаажсан гэрчлэгээтэй мал амтны тавлаг байдлыг хангасан бэлчээрийн зохистой хэрэглээг зохицуулсан ямаан сүргийнхээ тоолгой чанарт анхаарсан ийм хоршоод малчтаас авах маш илүү сонирхолтой. Энэ нь бол биднээсийн одоо цаашаа нийлүүлж байгаа худалдан авагч Европын брэнд компаниудын сонирхол энэ дээр орж ирж байгаа юм. За зүүн аймгийн ноолуур яагаад үнэтэй гэдэг гэх юм бэ? 1 кг ноолуурыг үйлдвэрлэлийн процесст оруулаад ялгахаар 60-аас 62% гарцтай 1 кг ноолуураас яг бэлэн бүтээгдэхүүн болох хэмжээний ноолуур нь 600 г гарчиж байгаа хгүй 620 г ч гарчаа сайн юм. Тэгээд нөгөө нэг говийн бүсээ болохоор чи нөгөө илүү уур амьсгалын нөлөөлөлд орсон хуурай шилдэгтэй байгалийн онц аюултай үзэгдэл болдог, шалх шуурга болдог. Тэгэхээр нөгөө байгалийн нэмэгдэл үе тоос шороо ихтэй дээрээс нь нөгөө ноолуур нь хөндөөрөхтэй ялгастайгаа зүг хөндөрчдөг. Тэгэхээр нөгөө гарц нь маш бага. Тэгэхээр гарц нь бага байна гэдэг нь нөгөө 45% буюу 401 кг ноолуураас 450 г ноолуур гарах нь шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээнд нөгөө хөндлөж байгаа үнэлгээ байхгүй. Ер нь бол яг ширхэгт нарийн бүдүүн гэж байдаг. Тэгээд нарийн микротон болохоор нөгөө шилжмэл буюу одоо шилжмэл бүтээгдэхүүн ихэд маш зохимжтой. Арай бүдүүн буюу 16-8-аас дээш микронтой ноолуураар болохоор дараа одоо давуу нэгдэг, нэхэмж зэрэгддэг. Үйлдвэрлэл дээр болохоор энэ нөгөө яг хэрэглэгч захиалагчаас шалтгаалаад нөгөө микроны ийм байна одоо нарийн байна гэж заачаар биднээс яг нарийныг л авна.
Тийм байна гэдэг одоо нэхэмж зориулсныг авъя гэвэл бид нүс тэр бүдүүнийг авч болно. Ингээд энэ маань ялгаа нь тэндээ байгаа.